Хувь хүний хөгжил хүнд ямар ач холбогдолтой тухай өөрийн ойлголтоо хэлье гэж бодож байна. Хүнд ямар яаж нөлөөлдөг тухай тийм ээ. За жишээлбэл нэг ийм үг байдаг. Хичээх тусам амжилтанд хүрдэг. Энэ бол үнэн. Гэхдээ яаж гэдэг нь тодорхой биш байна. Математик бодоход одоо тоо бодоход тооныхоо одоо тухайд одоо жишээлбэл тооныхоо хичээлдээ дуртай байсан одоо математикийнхаа хичээлд гэсэн үг. Тэгэхээр анх яаж яг тооны хичээлдээ сайн ихтгэлтэй одоо дээд сургуульд орсон ч гэсэн одоо түүндээ ихтгэлтэй яаж тоогоо бодож исэн бэ гэдээ ингээд бодохоор математик бодоход хамгийн чухал зүйл бол энгийн бутархаа 10-ын бутархаа мэддэггүй буюу дутуу мэддэг хүүхэд цаашаа одоо тооныхоо хичээлд сайн болдоггүй. Ерөөсөө суур ойлголт. Ийм суур ойлголт. Энгийн бутархаа 10-ын бутархаа сайн боддоггүй болвол тооны хичээлдээ тийм сайн гэж яг өөрийгөө хуураад тухайн одоо жишээлбэл логарифм гэл ингээл дараагийн хичээлүүд ингээд үзээд явхад ойлгож байгаа юм шиг байдал мөртлөө суур тэр нөгөө юм ойлгоогүй учраас мэдж байгаа юм шиг мэдхгүй юм шиг тоондоо сайн юм шиг муу юм шиг тийм байгаад байдаг. Тэгэхээр тэр хамгийн тоо бодох суур нь бол өөрөө энгийн бутархаа 10-ын бутархаа сайн одоо мэдж сурах байдаг. Жишээлбэл англи хэлэнд auxiliary гэдэг ойлголт байдаг. Туслах үйл үг гэдэг ойлголт. Туслах үйл үгийг сайн ойлгоогүй бол англи хэлээр ярих буюу өгүүлбэр зохиох, бичиж ойлгох тийм хэцүү байдаг. Одоо жишээл англи хэлээ одоо ойлгохгүй байгаа хүн бол ерөөсө туслах үйл үгээл ойлгохоос эхэлдэг юм шиг одоо надад гэж санагддаг. Туслах үйл үг бол хамгийн чухал одоо чиглүүлэгч буюу хамгийн гол одоо бүх юмыг ойлгуулдаг тийм чухал үүрэг гүйцэтгэдэг. Англи хэлэнд бол туслах үйл үг математик айлгвартай одоо сайн байхын тулд хамгийн ихний ойлголт бол энгийн бутархаа 10-ын бутархаа сайн боддог хүн л цаашаа ингэж хичээх юм бол одоо сайн болдог. За амьдрал дээр жишээлбэл яад юм бэ? Амьдрал дээр амжилт үзүүлэхэд тэ тайван байхад одоо амжилттай хүн байхад өөрөө стрессгүй хүн байхад амьдрал дээр юу чухал юм бэ гэхээр энэ хувь хүний хөгжил гэдэг юм болвол хүний амжилтын 80% нь буюу суур хөгжлөөс сэтгэлгээ хандлагаас шалтгаалдаг юм байна. Сэтгэлгээнээс хандлагаас тухайн хүний ямар хандлага одоо жишээлбэл эерэг хандлагатай бай, эерэг байя ингээд их чинь. За яаж гэдгийг нь бол би түрүү ярьсан шүү дээ. Ерөнхийдөө зүтгүүл тэ хичээвэл амжилтанд хүрдэг. Гэхдээ яаж гэдэг нь тодорхой биш ерөнхий байна. Тодорхой болгохын тулд жоохон одоо тодруулж ярив тийм ээ. 80% нь жишээлбэл хүний амжилтын 80% бол soft skill буюу суур чадвар. Буюу одоо энэ хувь хүний хөгжил 20% нь бол бүр нарийн мэрэгжил яг эдийн засагч гэсэн, яг засварчин гэсэн, яг эмч гэсэн одоо тэр яг одоо тэр нарийн тэр тухайн хүний олж авсан мэдлэгийн тухай асуудал юм байна. Тэгэхээр хувь хүний хөгжил сайтай хүн болвол эдийн засагч болж болно. Бизнесмен болж болно, эмч болж болно, тэ хамгийн шилдэг инженер болж болно. Одоо тэ том улс төрч болж болно. Хувь хүний хөгжил буюу хүний нэг хөдөлмөрч чанар одоо тэ юмыг эргээр хардаг чанарч гэдэг юм уу маш олон өөрийгөө ингэж удирддаг өөрийнхөө цагийн менежмент анхаарал бүх юмнуудаа ингэж сайн удирдах чаддаг хүн буюу тэр хүний hard skill сайжирдаг. Тэр хүний одоо англи хэлний чадвар сайжирдаг. Тэр хүний нэг шин хэл сурах, шин чадвар сурах, одоо хүмүүстэй зөв харьцах тэр чадварууд нь сайжирт юм байна л да. Үнэхээр хувь хүний хөгжлийг мэдчих юм бол хүн бизнесээ харах өнцөг нь өөрчлөгдчихдөг. Хийж байгаа ажлаа харах өнцөг нь өөрчлөгдчихдөг. Хүүхдүүдтэйгээ харилцах одоо харилцааныхаа бас харах өнцгөө ч юм уу өөрчилждөг.